та нар энгийн хүмүүст явуулж юм сэтгэл сонсгож. Энэ бүр яг юм мэрэгжлийн ганц зэгтэй биш зүгээр. Йоо. Яа, биди шар ус босч шүү дээ. Ямар амар ээ. Энэ одоо энэ дэр тоглолтын дээр ингэж явагдаж байгаа энэ хөгжмийн зохиол юу яг анхныхаа өөрийнхөө хувилбараар явагдаж байгаа. Өөрийн театрын хэмжээрээс урд нь сонсож байгаагүй юм байна. Монгол дуунууд алтан үе. Монгол дуунууд алтан үе тоглолтын маань нэг дууг уран бүтээлчд маань сонсоод ямар сэтгэл хэлэх нүү сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлэхийг хамтдаа харцгаая. Шижрээ өдөр чинь нэг анги, нэг нутаг. Яг нэг нутаг. Яг нэг нутаг. Нутгийн хав. Яг л нутгийн хүмүүстэй. Чи сахнаа гэсэн бахта. Тийм тийм. Гобоо ороо намхнараа голд нь орд юм биш үү? Шижрээ Батчаа хоёр талд нь. За. Ямар ч тэггүй толгүй байсан. Аюу гоё. Биний шар ус босч шүү дээ. Тэгэх тийм. Яа, биний шар ус босч. Ямар амар ээ. Цагаат явчих. Ой, үзэх нэг өөр ирэхгүй цаанаас нэг. Хамгийн баруун талынхан залуу одоо бүр яг л тэр чигээрээ зангад байгаа юм одоо ерөөсөө ирээдүйдээ зангад байгаа шиг сайхан хөгш болох бах та гэж. Би яг бүтэн юу ч хэлэхгүй сонсомоор байна. Өөр байсан. Энэ гурван пианистууд бол энэ дуу байх ёстой юм шиг мэдрэмжийг морин хуримжуулах амлуулж чадж байна. Дээрээс нь гурван дуучин маань нүдэнд харагдал сэтгэл нэг юм баригдтал нэг юм мэдрүүлж чадж байгаа гайхамшигтай байна. За манай гаяат маань. Үнэхээр бас дуу бас гоё оруулж тоглолдог болж байна. Төвшин цаахын хөгжмийн хариултуудтай бол юу яах вэ? Үнэхээр ингээд ямар ч дууг байсан тодорхой цаг хугацаанд нь аваач чаддаг тодорхой тэр дууны үйл санаа юу байна бүх зүйлийг ингээд хүн ингээд сэтгэл хөдлөл мэдрүүлэхийг зорддог. Хөгжмийн зохиолчд нь энэ симфони найрал хөгжимчдэд энэ гурван дуучин яг энэ цаг үед надтай хамт амьдарч ер нь бүх зүйл би баярлж байна. Ой энэ гоо. Нэр ястаа өөр тэгсэн ирнээс амар гоё юм сонсголтой гоё юм байна шүү дээ. Оолаа бол агуу шүү. Үнэхээр Нөгөө Эдит Пиафын үг гэдэг шин. Би бүхэн дулдгүй хүн бүрт дулдаг гэж. Яг юм хүн бүрийн сэтгэлд нь дулж байна. Чихэн төш. Даамтай сарны Морин хуримжуулалттай Монгол дуунуудаа болон дэлхийн сонгодог дуунуудыг сонсно гэдэг бол тийм хувь тохиолдолтой бөгөөд товрын ядтай хүний хийх ажил. Ингээ гуруулаад болсон чи яг юм аасах юм байна. Амар гоё. Айгуу гоё байгалийн зурштай. Дууштай дууныхаа. Дундуур нь зогсоох гэсэн чи ингээ цаанаасаа хүндэл дөрөө зогсоож чадахгүй. Яа. Вау. Яа.
Яагаад энэ дог сонсох гэсэн учир нь би яг олчлоо гэж. Йоо ямар гоё юм бэ. Өөрөө ирэхгүй миний биенээс нэг тийм. Тэгэхгүй одоо би үнэхээр хэлж чадахгүй байна. Гэтэ үг дотно гэж байдаг бол тийм ээ. Хүн мэдрэмжээ илэрхийлэхээр үг дотно гэж байдаг бол. Тэгвэл үнэхээр үг дотчихээн. Гэтэ сайхан үг дотчихээн л да. Вау, амар халуун тоолт болсон юм шүү. Сая зэрэглийн бүтээр нэг албад тагчтал бүр ингээд буцаж байгаа ингээ ус шиг байна бүр ингээд. Тэгээ сая ингээд борон дуулаад дуу сонсож надад дууны тэр айлгуу тэр үг бас тэр дуулж байгаа дуучдын хүрэж байгаа байдлаас үнэхээр л би сэлэн бүрлүүдээ харж үнэхээр их л одоо усны урсгалыг дагж л нэр бодол урсна гэдэг шиг л юм боллоо нэр. Ямар гоё юм бэ. Манай урлагийн ер нь нэг сэргэн мандалтын бүр уяхгүй балет, дөөр, драм тэгээ хөгжмийн зохиолчд те өөр уран зураг гэдэг яг эдгээр ер нь л одоо бидний үеийнхээс илүү дээдлийн үеийн ориглоодын үеих. Тэгэд энийг нь яг сая ингээд морин уран дээр ингээд шилжүүлээд ингээд сонгодог гэхээсээ илүү бүр Монголын тийм нэг юм үнэр агаар илүү их гоё үнэртэд ороод ирж байгаа. Стоо. Энэ нэг стоо. Бачаар үзсгийг хараад Тэгээд энэ цаатлын хөгжмийн тэгээд наан байгаа удирдаач тэгээд энэ дуучдын чадвар ой дуугаа мэдэрч байгаа бүр байгалыг тэр чигээр нь хүнд ингээ мэдрүүлээд уул бас байгалийн гайхамшигтай бүх юм ингээд бүр ийдээсээ миний бүр гар ингээ салгаллаа сая. Үзэгчдийн нэрийн өмнөөс бол дахин баярлаж бүр ингээ алгадчихмаар байна. Баярлалаа. Тэгээд ер нь жил болгон жилд ер нь маш олон удаа энэ үнийг хийж байгаасаа тийм учраас яг энэ төрлөөр чинь үзэгчид маш их хүсэж тэмүүлж цангасан байшгүй гэдэг мэдрэмжийг өгсөн учраас дахин тоглооч гэж байна гэж хүсэж байна. Тэгээд нэг биш бүр нэлээд тоглоосоо гэж хүсэж байгаа шүү. Миний хувьд. Тэгэхээр үзэгч бол надтай бол санал нэгдэх байхаа. Яг энэ тоглолтоороо энэ гурав чинь ингээл яг гурван сонгодог дөөрийн гурван жанр гэж байхаар бидний төсөөллөөр нөгөө л нэг одоо юуны ари, Рудольфи ари, юуны ари мари гэж одоо ингээл Пучини юу гэж сонс мэдчихэж штэ тийм биш юм байлээ. Ингээд яг ийм гоё хуучны Монгол дуунуудаараа яг гоё ийм сэтгэл тоногсон одоо баахан киноны дуунууд байна. Гэтэ бүр хуучны киноны дуунууд. Улаанбаатарт байгаа миний аавч гэдэг юм уу, нийслэл хүүч гэдэг юм одоо ийм хөхөөгөрлөх төглөө байл. Ийм гоё ийм хуучны ийм гоё Монгол ийм өв соёл болсон ийм гоё дуунуудыг яг ингэж дуулснаар тэгээ дан морин уурын чуулгах. Амар гоё хүмүүс яг энийг мэдрээд дахиад тоглоё л тоо энэ нандин тоглолтыг дахиад сонсмоор ингэж хэлж байгаа бол яг ийм дуулалтыг сонсцсон болов уу гэж хэлэх байхаа бүр аргагүй юм байна. Монгол дуунууд алтан үеийн тоглолт маань 2026 оны 5 сарын 15-нд соёлын төв өргөөнд ганцхан удаа тоглоно. Та бүхнийг хүлцэн ирэхийг урьж байна.